Өнөөдөр ясны гайгны штэ 72 төгрөгийн татанд танилцуулж өгье. Би бол татанд дандаа 89 төгрөгийн танилцуулаад байсан. Тэгвэл 72 төгрөгийн нь бол ямар тэгээ ялгаатай. 72 төгрөгийн нь бол яна доторны штэ гай болоод D-сан хоёр оролцож байна. 89 төгрөгийн өн дотор бол штэ гай D-сан Мегас юм уулгадаж байна. Тэгвэл Мегас юм уулгадаж ихэнд татанд илүү танилцуулаад идэгээс шалтгаан нь яна. Учир нь Мегас юм уулгадаж игөө штэ таны уусан гайг чинь нэн хурднаар нэн түргнээр очиж боён чинь шингээд тархаж яна. Үйлдэл үзүүлэх нь нэн хурдан гэсэн үг. Оргод яна Мегас юм уулгадаж булчин урвал ширүүс татхад бас их сайн байдаг. Тийм болохоор би татанд дандаа 89 төгрөгийн хэн танилцуулаад ижээ. Тэгээ зарим улсуудаас асууж байна. Адилхан гайны юм аа, адилхан Канаданы жим мишны юм. Ягаад Герман 72-аар худалдаад Герман 89-аар худалдаж байна вэ гэдээ асууж байгаа удаас гарч байна. Тийм болохоор яна одоо татна өөртөө нөхцлөөрөө үзээрэй. 72-ийн авийг санджигаа хөрөнд дор ленжигээс аваарэ. Тэгэд 89 төгрөгийн авийг санджигаа бол миний шартрын дотроо ороод аваарэ. Тэгэд өн гайны юм уугаад сайн болж байгаа улсууд бол олон байна. Олон ариун улсууд яна хариу мэдүүлэлт ирж байна. Одоо хулиган өвсдөг байсан дахиул одоо өвдгөө гэнэ шилви ясантран одоо салхи сэрчгэн жигшгсэн гэж өвсдөг байсан гэдэг нь одоо бүр хамаагүй болоод хулиган нэртлийг хөнгөн болсон шиг санагдаж байна гэж улсууд их олон гарч байна. Тийм болохоор хулиган өвсдөг улсууд өний авч яваарай энэ бол онцгой байна. Канаданы жим мишин бол одоо бүх төрхийн одоо 3 их иньян божим хин дотор бол 2 дорж байгаа. Жинхүү чампион. Тийм болохоор одоо чанарлын батлаг бол одоо онцгой байна. Тэгээд бараага авсан суулаар таднаас одоо жинхэнэ барааны хурмуу бараа юу гэдгийг очоод юм саагаад байна. Туршиж үзэж болно. Ханаас орж ирсэн энэ нь бүр гарч ирнэ. Тэгээд авсаатын улсад яана. Шартрагнаас аваарэ. Тэгээд 89 кинавыг сэтгүүл шартрагнаас ав. 72 кино би энэ дээр шууд тэгээд ленжээр баагаад өгчихъя.